Дотооддоо хүлэгдсэн сэтгэл бол хүлээсгүй сэтгэл бол эрх чөлөө. Басиста ийнхүү үргэлжлүүлв. Ай Рама хүлээсийг тасдаж энэхүү төөрөгдлийн талаа гатлах цорын ганц зам бий. Энэ бол өөрийгөө танин мэдхгүй юм. Гэгээрсэн хүнд энэхүү уг үнгийн далаа нь жижигхэн шалбааг мэтэл санагддаг. Тэрээр бие махбодоо холоос хүмүүсийг харж байгаа шиг л хардаг. Тиймээс бие махбодод тохиолдох өвчин шанал тэрээр өртдөггүй. Далайн давлгаа нь далайн тэрхүү дүүрэн байдлыг хорогдуулж багасгадгүй адил бие махбод оршин байх нь өөрийн жинхэнэ биегээ хаа сайгүй оршихуйг үл багасгана. Далайн мандал дээр салхины аяар давлгаа үүсдэг. Энэ давлгаа бол бидний физик бие махбод, бодол санаа, сэтгэл хөдлөл, бидний амьдрчгүй энэ насны төр. Давлгаа нь эхлэлдээ өрнөлтөө бас төгсгөлтэй. Бие дээр аваад үзвэл төрдөг, өтөлдөг, үхдэг. Гэхдээ давлгаан далаагаас тусдаа өөр зүйл биш. Зүгээр л усны төр зуурын хэлбэрсэн байдал илрэл юм. Давлгаа үүсэж дээшээ хөөрлөө гэд далайн ус багасдаггүй эсвэл далай өөрийн сүр хүч дүүрэн байдлаа алддаггүйтэй адил. Туш уу, чулуу эсвэл модны хилтерхий тэдгээрийг хүрээлж буй устай ямар хамааралтай байдаг юм бэ? Үүний нэгэн адил дээд өөртөө, дээд ухамсар энэхүү ертөнцийн үзэгдэлтэй ямар ч хамааралгүй юм. Унаж буй мод усан дээр давлгаа үүсгэх мэт харагддаг. Бие махбод дээр илрэх баяр баясгалан, өвчин шаналл зэргийг өөрөө мэдрэх нь үүнтэй төстэй. Мод устай ойр байснаар усанд ойрдог шиг бие махбод өөр дотор тусдаг. Гэвч усанд унсан чулуу усыг гэмтдэггүй, өөрөө ч гэмтдэггүй адил бие махбод бусад материалын зүйлс эхнэр хүүхдүүд эсвэл материалын объектууд хүрэлцэх үед хэнд ч ямар нэгэн гэмтэл шанал үүсэгдэггүй. Толинд тулсан объектын тусгалыг бодитч биш, урамгч биш гэж хэлж болно. Үүнийг дүрслэхийн аргагүй. Үүнтэй адил өөр жинхэнэ бие, тулсан бие махбод нь бодитч биш, урамгч биш бөгөөд тайлбарлахын аргагүй юм. Мунхаг хүн энэ ертөнцид харсан бүхнээ бодит хэмээн хүлээн зөвшөөрдөг бол харин цэцэн мэргэн тэрээр тэгдэггүй. Модны хилтерхий болон түүний тулсан ус хоёрт ямар ч бодит хамаарал байдаггүй адил бие махбод болон жинхэнэ өөрөө хоёрын хооронд бодит хамаарал байдаггүй. Түүгээрч барахгүй ийм харилцаа оршин байж болох хоёрдугаар байдал бодит байдал дээр огт байхгүй. Субъект объектын хуваагдалгүйгээр зөвхөн нэг л хязгааргүй ухамсар оршин байдаг. Субъект болон объект нь угтаа нэг л зүйл. Үүнд олон янз байдлыг төсөөлдөг бөгөөд уй гунигт огт өртөөгүй нэг нь өөрийгөө өрөвдөлтөө байна хэмээн итгэдэг нь хий үзэгдэл харж байна гэж бодсон хүн хий үзэгдэл хардагтай л адил. Бодлын хүчийн ачаар энэхүү төсөөлийн хамаарал нь бодит байдлын хүчийг авдаг. Жинхэнэ өөрөө нь хизээч өвчин шанал баяр баясгаланд өртдөггүй. Гэхдээ өөрийгөө бие махбод хэмээн бодоод бие махбодын туршлагуудыг амсан туулдаг. Энэхүү мунхаг итгэл үнэмшлэлийг орхих нь эрх чөлөө юм. Ийхүү хуурамч адилтгал эсвэл шунал тачаалд автаагүй хүмүүс уй гунигаас даруй чөлөөлөгддөг. Хөгшрөлт, үхэл, төөрөгдлийн өрнө энэхүү нөхцөлт юм. Энэ нь зогсох үед хүн төөрөгдлийн далай батлан гардаг. Нөхцөлдсөн сэтгэл нь даяанч нарт боолчлыг буюу хүлээсийг үүсгэдэг. Харин нөхцөлдөөгүй сэтгэл нь эгэл гэргитний хүмдэж ариун байдаг. Ийхүү нөхцөлдсөн сэтгэл нь хүлээс. Эрх чөлөө гэдэг нь нөхцөлдөлтөөс буюу хүрэлцгүй, шунал, адилтгал эдгээрээс ангижрахыг хэлнэ. Энэхүү дотоод хүрэлцгүй, шунал тачаал, хүлээс эсвэл өөрийгөө материалын зүйлтэй адилтгах
нь дангаараа хүлээс ба эрх чөлөөнд шалтгаан болдог. Нөхцөлдөөгүй байдлаар хийсэн үйлдэл нь эс үйлдэл юм. Харин нөхцөлдсөн сэтгэл нь гаднаа үйлдэл хийхээс татгалзаж байсан ч үйлдэж л байдаг. Үйлдэл ба эс үйлдэл нь сэтгэл дотор байдаг. Бие махбод юу ч хийдэггүй. Тиймээс хүн энэхүү хуурамч дотоод хуваагдлыг эрс шийдэмгийгээр орхих хэрэгтэй. Мэдлэг 7 сарын 17 ингээд өндөрлөөд 7 сарын 18-ны Ай Рама дотоод хүлээс буюу нөхцөлдөлт нь шөтүүштэй ба үржил шимгүү гэсэн хоёр төрөлтэй. Харин мунхаг хүмүүсийн дунд үр шимгүй, хаа сайгүй байдаг бол үннийг мэдгчийн хувьд шөтүүштэй нь байдаг. Рама асуув, багш та нөхцөлдөлт гэж юу вэ? Тэр нь хэрхэн боолчлыг үүсгдэг вэ? Мөн эрх чөлөө гэж юу вэ? Түүнд хэрхэн өрдөг вэ? Васиста ийхүү үргэлжлүүлв. Бие махбод ба жинхэнэ бие хоорондох ялгааг үл тоон орхигдуулсан хүний бие махбодын бодит байдалд үнэмших үнэмшлийг нөхцөлдөлт гэнэ. Бие махбод бол хувирамтгай, хязгаартай, цаг хугацааны иргэшээлд ордог, хөгшөрч бас үхдэг. Энэ бол зүгээр л таны оршин буй байшин эсвэл өмсөж буй хувцас юм. Жинхэнэ бие хувиршгүй, хязгааргүй, үрд мөнхийн шинжтэй. Энэ нь альва зүйлийг гэрчлэн харж байдаг цэвэр ухамсар бөгөөд хизээж өөрчлөгддөггүй. Хязгааргүй жинхэнэ биег хязгаарлагдмал хэмээн итгэж улмаар таашаал эрэлхийлэгч нь ийхүү хүлэгддэг. Энэ бүхэн үнэхээр өөрөө юм бол би юуг хүсэж, юуг татгалзах ёстой юм бэ хэмээн асуудаг. Хүн эрх чөлөөний нөхцөлдөөгүй төлөвт оршдог. Би байхгүй, бас өөр хинч байхгүй, эсвэл эдгээр нь байвал байг, байхгүй бол байхгүй л үз хэмээн мэдэж таашаал эрэлхийлдэггүй хүн эрх чөлөөтэй болдог. Тэрээр эс үйлдэлд донтдоггүй, эсвэл үйлдэлийн үр дүнд төөрөлддөггүй. Тэр хэд хөөрөлд эсвэл сэтгэлийн хямралд ч автдаггүй. Тэрээр үйлдэлийнхээ үр дүнг сэтгэлээрээ огоордог. Үйлдэлээр биш. Энэхүү нөхцөлдөлтийг няцааснаар л ангижирч хамгийн дээд сайн сайхныг олж авдаг. Нөхцөлдөлт бол бүхий л уй гунигийн шалтгаан юм. Нөхцөлдөлтүүдийг дараах жишээнүүдээр тайлбарлаж болно. 1. Илжиг эзнийхээ осонд хөтлөгдөж айдас дунд хүнд ачаа өрдөг. 2. Газарт үндэслэсэн мод, халуун, хүйтэн, салхи, бороог тэвчдэг. 3. Өт газрын нүхэнд хэвтэж цагийг хүлээдэг. 4. Өсгөлөн шувуу араатнаас айн модны мөчир дээр суудаг. 5. Номхон буг тайван бэлчээрлэж яваад анжны суманд ортож олз болдог. 6. Тоо томшгүй олон хүмүүс өт хорхоо, шавж болон дахин төрдөг. 7. Далайн мандлын давлгаа лугаа адил энэ орчинд үүсэж устж байдаг тоолж болшгүй олон амьтад. 8. Хөдөлж чадахгүй дахин үхдэг дорой хүмүүс. 9. Газар шорооноос шимт хижээлээ авч газар дээр ургадаг бут сүг болон мөлхөө ургамлууд. 10. Тоо томшгүй олон уй гуниг зовлон шаналлыг урсгалдаа тээж авдаг гол мэт энэхүү ертөнцийн төөрөгдөл бүгд л нөхцөлдөлтүүдийн тэлэлтүүд юм. Нөхцөлдөлт буюу дотоод хүрэлцгүй шунал тачаал эсвэл өөрийн хязгаарлалт нь шөтүүштэй болон үржил шимгүй буюу хэрэгцээгүй гэсэн хоёр төрөлтэй. Үржил шимгүй нөхцөлдөлт нь мунхгүүдийн дунд хаа сайгүй л харагддаг.
Төтөөштэй нөхцөлтөлд нь үннийг мэдгчдийн дунд харагддаг. Өөрийгөө танин мэдэх үеиг үл тоогчдын сэтгэлд оршдог бие махбод гих мэт зүйлсээс үүдэн гардаг, дахин дахин төрөх, үхэхэд хүргэдэг тэрхүү нөхцөлтөлд нь үржимгүй бөгөөд хоосон юм. Өөрийгөө танин мэдсэн шүтүүштэй төрлөختнүүдээс олддог нөгөө хэлбэрийн нөхцөлтөлд нь жинхэнэ мэргэн ухааныг ухаарснаас үүсдэг бөгөөд энэ нь хүнд төрөх болон үхэхээс зайлсхийх боломжийг олгодог.